Дүүнэр ирж байгаа нэг бичлэг хийдэг юм аа. Яа сайн байна уу? Яа сайхан найрлаж байна уу? За ингээд миний би энд бичлэг хийгээд хүрсэн ирлээ. За бичлэг хийгээд мөн энэ сайхан настан буурлууд цугласан байгаа дээр сайхан та бүхнийхээ сэтгэлийн үгийг нь бичлэгт үлдээж авъя гэсэн зорилготойгоор ирсэн юм аа. За ингээд би тэгээд юмсраа хажууд суугаад хоёлаа нэг хэсэг хөөрөлтэй тийм ээ. Санал байгаа юм. Нааша ачих уу? Сайхан тойроод хэдүүлээ сунаад Нааша хараад чартлын хүмүүс нөөс орж байгаа учраас. За тэгээ өнөөдөр энэ сайхан өдөр нутгийн буурлуудыгаа энэ хорон цуглуулад сайхан найрлаад мөн сайхан хууч хөөрөлдөөд ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Цайлга хийж байгаа юм байна. За ингээд эрхэм хүмүүс олох мигмар сүрэн буян хишиг та хоёрт ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд та юуны төрөнд энд ямар учиртай хүмүүс хуран цугласан байгаа вэ? Ирхүү мэдээллийг өгөх. За ингээ баярлалаа. Та нартай амжилт хүсье та. Өнөөдөр бид нэр ингээд жаргалан цагсаа сум гэж одоо манай сум анхан үсгэн байгуулсан жаргалан цагсаа сумын уугуул одоо яг жинхэнэ төсснөөс бидний буурлууд ах ихч нарыг нийлүүлж одоо толгой холуулж суулгаад ах ихч нараасаа бид нэр мэддэг бүх юм бүгдийн сурыг сонсъё. Өшөө цаашдаа нутгуулсанд ямар юу яах вэ? Ямар ажил зохион байгуулах уу яах вэ гэдгээ тэгээд хооч үедээ энэ үсэдэндээ бид бүхэн юу гойл дахив гэдгээл одоо энэ баг ерөнхийдөө ингээд гэлцээ хөөрөөд ирэхээр ч нь олуулаа нийлхэр толгой холоод янз бүрийн гар штэ. Яач чи. Бичлэг хийхээр ер нь үг дуусчдаг штэ. Дараа эвлүүлчихсэн. За тэгээд ямар хүмүүс ирсэн та товч танилцуулж байна нэр. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сая манай хүн хэлдэ манай жаргалан сагсаа нутгийн уугуул өндөр настангуу тэг өнөдөрт ингээд өнөдрийгээ хурдан цуглаад бид нар хязч хөөрөөд одоо бидний дараагийн үед миний хүүхдүүд тэний дараагийн ач нар ихчээтэй нэг жишээ болж нэг хөлгөр дуурал болох юм уу гэсэн үднээс өнөөдрийн настангуудаа цуглуулсан одоо маргааш өдөр бидний дараах үе манай хүүхдүүд нийлж бүгдээрээ хурдан цуглуулсныг юм толгой холууж байх тийм цаашдаа залгамжсан тийм юм болох болов гэж бодоод энийг хийж өнөөдөр ингээд ахын дүүсээ цуглуулад нэг өдрийг сайхан хөгжөөнтэй найртай өнгөрөөгөөрэй л гэж дуудаж тэгээд хэдэн буурлуудтай хүндэтгэл үзүүлсэн. Одоо би таньжны хүмүүсийг манай дараагийн хүүхдүүд миний хүүхдүүд чинь тэр баргийн тэр настангуудаа бас танихгүй шүү дээ. Маргааш өдөр гудамжинд таах тэр ямар хүн бэ гэдгээ танихгүй тэрийг учраа тийм учраас энэ хүүхдүүдтэй танилцуул бүр хөөжтэй манай уунган нутгийн уугуул нутгийн ийм иргэд ийм настангууд байсан юм шүү гэдэг үгнээс энэ хүүхдүүдтэй танилцуул үүднээс ийм арга зохион байгуулж байна. Зөв. Ерөнхийдөө бол маш сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. За бидний ч гэсэн энэ яг арга хэмжээг зориод ирж байгаа шалтгаан гэвэл цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн за бид гэрэл зураг бичлэг за тэр болгон түүх болоод үлдэнэ. Та хэдийн маань энд ярьсан яриа тийм ээ сайхан сууж байгаа, гууж хөөрж байгаа энэ бүхэн бичлэгт үлдэнэ гэдэг юм тийм ээ. Дараагийн үеийн хүүхдүүдэд маань энэ мэдээлэл үлдэнэ гэсэн үг юм. За тэгэхээр манай сайхан буурлууд бичлэг хийж байгаа гэж бие барилгүйгээр сайхан надаа хууж хөөрөлдөх за энэ бичлэгээр далимдуулаад сайхан нутаг усаа танилцуулах их мэдээллүүдээ хэдүүлээ сайхан солилцоод сайхан найрлаа тийм ээ. За хамгийн өндөр настай ямар хүмүүс байна даа Санхин ингэж багшаа манай нутгийн одоо хамгийн өндөр настай тэгээс дараатай хорлох гэж хүн байна тийм хослол ах бүгд сагсаа. Унгон нутгийн одоо бараг толгой нас өндөр настангуудын хүмүүс л байдаг нь ингээд манай сагсаа насралтай хамгийн өндөр настангууд гэсэн хүмүүс эднэр.
тэгээд хүмүүсээсээ яа. Бид хоёр таньдаг боловч манай хүүхдүүд таньдгаа тал руу хандж байна. Нэгд энэ хүмүүсээ таних. Хоёрт бидний өссөн төрсөн жаргал цагсаа нутгийн энэ ахан дүүс ард юм маш их байсан. Энэ хүмүүсийн нутгалжээс нутаг уулын улсын нан эрхөрт солигдоод одоо баг ерөнхийдөө бүх юм алдраа алдагдах тийш хандж байна. Тэгээд тийм учраас ингээд нэг юм ихлүүл дараа чи ард юм ахан дүүс маань олуулаа юм чинь нэрээ өстө цаашаа шөө юм сэтгэл шөө юм болгоод болох тий. Юу яа. Би одоо сайхан өндөр настай хүмүүсээс хинээс нь эхлээд сайхан ярилцдаг аа гэж боддог. Бичлэг хийсэн биш. Тэгэхээр одоо бичлэг хийгдэх зорилготой та дахин ярих шаардлагатай. За та сайхан шинэлүү. Ана сайхан шинэлээ сайхан хавж гинөө. Сайхан хавж гин. За ингээ сайхан энэ найранд ирсэн хүний зүгээс та бас сайхан сэтгэлдээ илэрхийлэхгүй юу? Би микрофоноо ойртуулаад тавьчих. За өнөөдөр энэ сайхан нардаг өдөр хоёр дүүгийнхаа гэрт жаргалан сакса нутгийн өрс дүүнэр шавнар ингээд цугласан байна. Их чинь бол багшийн ажил хийгээд бандэр насны тэтгэвртэй гарсан. Энэ дотор сууж байгаа миний одоо ахмад шавнарч байна, дүүнэрч байна, хүүхдөөч байна ингээд сайхан байна. Энэ санаачлагыг гаргаж нутгийнхаа зоонод нэг цуглуулж ийм сайхан үйл эрхлүүлж байгаа хоёр дүүдээ маш их баярлж байна. Энэ хурам сургуулсан бүлээрээ одоо сарсаан одоо үлдсэн газар нутгаас сэхэж үлдсэн хэдэн уранхаа нэрцад энэ цуугаад цуглуулсан байна. Сасам наачсан байна. Ангийн дүүс ирсэн байна ингээд нутаг нэгтэй ахын зөөстэй ингээд сууж байгаадаа дуур багш нь баяртай байна. Одоо дараагийн үйл явдлуудыг сая би ярьчихсан. Энэ одоо арга хэмжээг өргөлдүүлэх хэрэгтэй. Энэ одоо жаргалан сагсаа гэсэн чат нээчихсэн байгаа. Зовлон жаргалаа хуваалцаад бүгдээрээ ингээд цаашид энэ үйл ажиллагаагаа дэмжиж явъя гэсэн санаа нийлсэн байгаа. Тэгээд одоо жилийн цагаан сарын дараа ч юм уу одоо бас ингээд нутаг усаараа нийлээд жаргал зовлонгоо хуваалцаад баяр цэнгэлээ хуваалцаад ингээд сайхан байцгаая, эв нэртэй байцгаая гэсэн ийм санаа дэвшүүлсэн байгаа. За ингээд маш их баярлалаа та нарт аз жаргал ажлын амжилт хүсье. За ийшин тойрол асуугаад байх уу? За одоо та нэр зохио хэлчих үү? За сайхан орж байна. За сайхан үйл ажиллагааны найрны тухай сэтгэлээ хэлэхгүй юу? Баярлалаа. Манай жаргалан сагсаа сум гэж ардын хөлсөлийн энэ одоо 21 оноос эхлээд үүссэн Ховд аймгийн жаргалан сагсаа сум гэж одоо хэлдэг. Жаргалан сагсаа сумын одоо өрс битүүх нь одоо ингээд цуглаад байна. Энд одоо 3-4 сум хамтдаа жаргалан сагсаа сумд бол энэ богот буян талтаа сагсаа гэдэг ингээд энэ сумуудын зүүн амбны ураагач шилдэг нэг нутаг усны нэг гол юм усуд бид нэр ингээд цаг үеийн шалгуулаар гэх юм уу одоо амьдралын эрхээр гэх юм ингээд нутаг нурманууд цөөрсөн толгой шуурахаа тэрний дотор одоо тэр зүүн амбны ураагаа шууны ард иргэд маань ингээд их цөөрч байна одоо ялангуяа тэрний дотор сагсаасан бол маш их цөөрсөн. Тэгээд энэ зөөрсөн ард түмнийг бол тэн дотроос одоо буян талтаа богч гэсэн одоо их зөөрсөн юм тийм манай одоо уугууд юм. Энийг одоо толгой холбоод үлдэж байгаа хэд маань ингээд эвтэй найртай хаяа нэг ингээд жаргал зовлонгоо хурцаа. Биеийн өрсөлтөй одоо өргөжлүүлээд өөдөмжлөө залхамжлуулаа. Өөхтөөхөө яриад тэгээд хойчийнхоо ирээдүйд бол ингээд залхамжилж явах санаачлагыг одоо миний хоёр дүү гаргасан одоо тий мэгмэрсэн буян гişиг гэж хоёр дүүтэй бол хязгаар буйна
зөвсөн нутгийн нуган нар бэргэдийнхээ удаас бол их баярлсан талааснаа илэрхийлж байгаа юм аа. Тэгээд одоо бид бүхэнд бол цааш тийм одоо зохион байгуулж ингэж юм хэлтэй зөвхөн ч гэсэн одоо нөгөө таран дасан тав мураа хайлж ярьдаг л дээ чи тэр зөвхөн байдаг. Тэрний дотор бол одоо нөгөө энэ хэдийгээр одоо нөгөө цөөрсөн ч гэсэн юу сатан үлдсэн юм байна. Бас ч гэж одоо нэг цуугаад яриад хөөрөө суухаар бол одоо бас тодорхой хэмжээд байдаг юм байна. Цаашд бол бид ингээд энэ үүдэмжлээ хатглаа. Нутаг орноо одоо ингээд сахин үлдсэн зөвхөлтэй гэсэн цаашдынхаа одоо энэ нутаг орно энэ нутгийн заяасаа гэсэн даатга. Ингээд нийлээд үлдсэн сайн сайхан ингээд хуран зүлраад ингэж байгаа хоёр миний одоо сайн болсон үүдэд их баярлалаа энэ хуран зүлсэн сэтгэл гаргаж ирсэн. Энэ одоо дийлэнх нь одоо миний дүүнэр байна. Энэ хүмүүстээ баярлалаа. Та нарыг одоо ингээд зөрүүд сэтгэл гаргаад ирсэн хоёр дүүдэд бас баярлалаа. Ажил амжилт баярлалаа. За таад маань сайхан нутаг нугийнхаа асуудлыг ярьсан гэсэн асуудал шийдэл. За цаашдаа яахаар болов таад маань ямар асуудал шийдэл ярилцсан да. Тэрийг юм ярих бай. Бас сонирхолтой байна. Бичлэг. За тэгээд өнөөдрийн эцэм өнөөдрийн даргын цагсаас өмнө уугуул суугаад өөрийнхөө бодлуудыг энэ сайхан өргөнд клиентч бидний боловсруулж байгаа юуны дүн боинг шиг бизнесроо хайлтуулах талархлаа гүйлцнээс Махмудаа заав орлуулсан зүйлтэй бас их баярлалаа. Сайхан бичлэг хийж байгаа телевизийн хамт олон танарт бас баярлалаа гэдэг бодомтой. Жарган цагсаас өмнөхөө уугуул иргэд цуглараад нутгийнхаа цаашдаа яах вэ зовлон жаргалаа хуваалцаа төгссөн яаж хөгжүүлэх үү байгаль дэлхийг яаж газар усаа яаж хамгаалах үү энэ талаар ярилцаа сууж байна. Тэгээд манай жарган цагсаас өмнө Ховд аймгийн харьяа байсан. Тэр сумынхаа одоо эрхэвс бас хайлгаж 100 жилийн өг одоо тэмдэглүүлэх юм ажлыг гарцсан байлгүй одоо тийм үе шатлагаар мэддэг чаддаг улсуудаас бас асуугаад тэр эрхэви асын шүйлгээд тэр сумынхаа 100 жилийн өг тэмдэглүүлэх ийм арга хэмжээ цааш давах талаар ярилцаа сууж байна. 100 жилийн тэг хэдийгээр тохиож ирнэ тавхан. Одоо ч одоо буурлуудаас тэр 100 жилч баг өнгөрсөн байхгүй. Хамгийн анхна манай аймаг чинь Ховд аймгийн Жарган цагсаас өнгөж бүгэн харуулсан анх байгуулагдсан гэдэг 50 км гэлээ. 52 он байна. Одоо тийм юм гэж. 48 он 40. Албасын мэдээлэл нь бас байдгүй юм уу? Албасын мэдээлэл Ховд аймгийн харьяас учраас Ховд аймагт байгаа. Чиний архив байгаа. Тэгээд сайн нас өндөр нас улсууд л тийгээ сайн ярьдсан одоо тэгээд урд газар явсан гэдэг хинтисэлэнгэд дархан чиглэл байсан өндөр нас улсууд л тэгж ярьдаг байхгүй. Сагсаа зам болохоор одоо энэ 60 жил яг хийсэн 60 жил бишээ сагсаа чинь 100 жил хийх сум байсан гэдэг. Нэгдлийн имбэгч авал нэгдлийн гэдгээр 60 жил хийгээд байхгүй маань сум бол. Нэг 60 сагсаа сум байгуулагчнаар бол одоо 100 жил өнгөрцөн. Тэрний зөвхөн сагсаа тэмдэглэж шиг байна шүү дээ. Алтаа буйн сагсаа бүгд энэ дөрөв нийлээд хийх тэмдэглэх хэрэгтэй байхгүй юу? Угаасаа ном журмаар ийм байна. 60 сагсаа сум гэдэг чинь тэр дөрвөн сумын одоо тэр энэ өрөө хачууд 60 сагсаа сумын харьяа байгаа. Тэгэхээр бол ерөөсөө 60 сагсаа сум гэдэг чинь бол тэр одоо алтаа буйн сагсаа бүгд гээд ингээд энэ дөрвөн сум чинь хийж байгаа 60 сагсаа сум тэр 60. Тэгээ сүүлдээ бол энэ чинь засаг захиргааны зохион байгуулалтаар болоод сагсаа сумнаас чинь тэр 60 сагсаа сумаас чинь буугуудыг таслаад буйнтыг таслаад цаашаа алтааг таслаад ингээд дөрвөн сум болсон. Ийм л төгт юм л да. Тэгээд ингээд зөөрсөөр байгаад ялангуяа 60 сагсаа сум бол бүр тэр нөгөө
тулгын чулуу тавьсан энэ сумын юу маань ингээд ер нь жаахан бүдгэрч тийшээ хандаад. Тэгээ бид нар бол бас нэг зөх хэмжээгээр ингээд ягаад яриад яваад байдаг нэг л одоо юу авчихгүй ингээд газар авчихгүй дэмжигдэхгүй ингээд яваад байгаа. Тэгээ тэр одоо юугаа сангалдсан хүмүүс одоо энэ бид нар бүгдээрээ ингээд сууж байгаа байхгүй юу? Тэрнийгээ сэргээх л гэж одоо ярьж байгаа санаандаа. Одоо хэр зэрэг одоо хөвгтүүд маань хэр яах юм байгаа дэмжих юм байгаа тэгээд энэ хөвгтүүд маань энийг нэг хадгалж хамгаалж байгаасаа гэж энэ одоо миний одоо төршин одоо нутаг ахын дүүс төрөл төрөсөд нутаг нурганы өсөд маань ингээд өр хөвгтүүд маань дүүнэр маань ингээд дэмжээ яваа. Ингээд хүмүүс ихтэйгээр ингээд цуглаад байгаа. Тий. Баярлалаа. Хэдий нөгөө та бүхэн маань сайхан ингээд нэг цуглаад найрлаж байгаа хэдий ч үнэхээр чухал асуудлыг бас ярьж шийдэл хайж байгаа юм биш үү? Тэгэхээр ястаа үр дүнтэй сайхан найр болж байгаа юм байна. За дараагийн та бүгд ажлын амжилт хүсье. Их баярлалаа. Өнөөдөр энэ манай дүүрэн бид нарыг ингээд цуглуулж ингээд хөрөн цуглуулж ингээд сууж яхад ингээд та бүгд хөрөлцөөд ирсэнд маш их баярлж байна. Бид ингээд өвгөн буурлуудтайгаа бүгд ингээд жилд ингэж бас сууж ингэж санаа сэтгэлээ ярилцж ингэж бодож ингэж сууж байгааг байсан. Энэ жил ингээд бидний ингээд цуглуулж ингээд уран цуглуулж ингэж байгаа хоёр дүүтэй маш их баярлж байна. Тэгээд одоо цаашдаа ингээд энэ өвгөн буурлуудынхаа хийсэн ярилцж байгаа энэ үг ёс заншлаараа ингээд бүгдээрээ ингээд хамтран нийлж үр садандаа хүүхдүүдтэй бас цаашдаа залгамжиж хэлж бүгдээрээ ингээд жарган сагсаа сумынхаа нутаг усоо уул усоо нутагтаа ингээд нэг уулын хормой усны хөвөнд өсч төрсөн бид нэр одоо цаашдаагаад үр садандаа бүгд ингээд дамжуулж хэлж ингэх болно. Бид нэр бас цөөхүүлээ гэжсэн ч бас их өндөр өтгөх юм байна. Удуулаа юм байна. Одоо энэ донцогоо төлөөлөх болсон хэдэн буурлууд ирсэн байгаа. Энэс цаашаа одоо бас залуучууд зөндөө улам байгаа. Хүүхдүүд байна, салбар байна. Бидэртээ бол ингээд зарамжуулаад бидний дараагийн хойч үеийн хүүхдүүд гэсэн одоо ингээд энэ буурлуудынхаа гаргасан санаа сэтгэлийг ингээд цаашаа бүгдийг дэмжиж аваад явах байхаа гэж итгэлтэй байна. Их чихээ хувьд. За баярлалаа. За хайс нэргээ. За ханаа барай. Манай сагсаа нутгийн том бэр талаа манай Яаж миний дүүрэн За манай нутгийн өндөр наснд тэгвэл энд яагаад сууж байгаа вүлээ? сагсан том Ирж бас ерөнхий очсон газар та чүгэн цогсон газар. сагсан баг одоо ууган бэр тооцож байгаа мó. Тийм учраас одоо хурамч зогсны дүүнэр одоо бүгд одоо миний дүүнэр хоёр хэн хүн одоо байгаа. Тийм учраас одоо жаргал сагсаа анхны хэлж болохоор одоо бэрийн нэгэн болохоор ингэж ярилцдаг өгч байна өө. Одоо хоёулаа энэ сайхан санаачсан хоёулаа одоо надаас үргэлж хэлсэн хүмүүстэй ярьчлаа. Тийм учраас одоо энэ нутагт одоо анхны бүх хогчдыг би таних юм байна. Ерөөсөө нэрийг хэлбэл бүгдийг хэлж болж байна. Тийм учраас одоо энэ сайхан нутагт одоо бэр болж ирсэндээ баяртай байна. Тэгээд сайхан таван хүүхэдтэй одоо энэ өтгөн сайхан байна. Баярлж байна. Тэн хүмүүстэй маш их баярлж байгаа шүү. Сагсаа нутгийн сайхан битүү гэж газрыг санахаар сайхан байна. Бүхэн гэдэг газрыг санахаар сайхан байна. Тийм учраас одоо баяртай байна. Энэ суралцуулт нь ахын дүүс одоо хамт олон хоёулаа аз жаргал сайхан бүхний хүсээрээ би хоёулаа хөргөндөө хоёртаа ажлын амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. За гүн үсгүй. сагсаа нутгийн хүмүүс байна.
Жинхэнэ утгасаа гэж байна.